Би эмэгтэй хүмүүсийг маш их хайрладаг. Яагаад тэр эмэгтэй хүмүүс тийм их хайраас сутгаад байд юм бол? Та бол өөрийнхөө хайрыг тийм их гэж ойлгож байна те. Ер нь бол эрчүүд ч гэсэн эмэгтэй хүмүүс ч гэсэн бид эндөө их хайрлсан, бид эндөө одоо өгсөн, өөрийгөө ч бараг зориулсан гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг хэлж байгаа. Хоёрдугаарт миний хайрлаж байгаа мэдрэмжийн дор тэр хүн тогтож чадсангүй. Би л үнэн байсан гэдэг итгэл үнэмшлэр өөрийнхөө дүрд ороод байна шүү дээ. Нөгөө хүнээ яаж чинь буруутгсан те. Нэг жоохон голонгуу эсвэл одоо юу гэдэг гомрохсон тонирхсан. Тэгэхээр яагаад энэ хүмүүс хайрыг хүртэж чадахгүй байна вэ гэдэг дээр бид ингээ ороод харахаар ерөөсөө тухайн хүний болон бидний эзэн бие өөрөө нөхцөл байдал хүлээлтийг боддоор буюу үнээр нь харж чадаагүй учраас тонирхлын мэдрэмж яваад байгаа. Жишээлбэл би ингээд өгөхөд надад иймэрхүү хэмжээнд өгөх байх таа гэд өөр хин нэг хүнтэй харьцуулаад байгаа. Эзэн бие үйлдэл эгоны үйлдэл угаас харьцуулах шүү дээ тий. Харьцуулж яваад байгаа учраас автагаа ч юм уу, ээжтэйгээ ч юм уу хин нэг хүний хайр халамжтай ах эгчийнхаа мэдрэмжүүдтэй харьцуулж байгаа учраас тухайн хүнээс бид илүү зүйл хүсэж байгаа.